Уламжлал болгон зохион байгуулдаг 7-4-10 ээлжит вебинар сургалт маань эхлэхэд бэлэн болж байна. Өнөөдрийн сургалт маань энэ 2022 он гарсаар одоо 7 дахь сургалт байгаа. Эхний сургалтууд маань төр нийгмийн зүтгэлтнүүд мөн одоо хууль тогтоогчид за шинжилгээ ухааны техникийн одоо төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны талаар хийгдсэн сэдвчилсэн сургалтууд маань одоо үргэлжлэн зохион байгуулагдаж байгаа. Энэ удаагийн сэдв маань албан ёсны статистик ба их хөгжил гэсэн энэ сэдвээр зохион байгуулагдахад бэлэн боллоо. Өнөөдрийн сургалтын эхлэгчээр бид үндэсний статистикийн хорооны дэд дарга Дамдын сүрэнгийн лам сүрэн даргаыг урьж оролцуулаад байна. За эхлэгчийнхээ үндсэн мэдээллийг танилцуулъя. Шинжилгээ ухааны технологийн их сургуулийн холбоо мэдээллийн технологийн сургуулийн мэдээллийн технологийн мэргэжилтэй. За холбоо мэдээллийн технологийн мөн магистр Япон улсын Хоккайдогийн их сургуулийн компьютерийн шинжилгээ ухааны доктор мөн бизнесийн удирдлага хүмүүнчлэгийн сургуулийн төрийн удирдлагын магистр гэсэн зэрэгтэй ажлын гараагаа шинжилгээ ухааны технологийн их сургуулийн холбоо мэдээллийн технологийн сургуулийн багшаас эхлээд мөн одоо Япон улсын Кардиа хувьцаат компани програм хөгжүүлэлтийн программист за шинжилгээ ухааны технологийн их сургуулийн интернет мэдээллийн төвийн төслийн удирдагч мөн Хоккайдогийн их сургуулийн медиа лабораторид судлаач засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг худалдан авах ажиллагааны газрын мэдээллийн технологи инновацийн хэлтсийн дарга нийслэлийн статистикийн газрын дарга болон за технологи инновацийн газрын дарга үндэсний статистикийн хорооны дэд даргаар ажиллаж байгаа ажлын туршлагатай ийм одоо зочин хэлтгэгч байна. Бид өнөөдрийн сэдвээ сонгохдоо мөн хэрэгцээнд суурилсан шинэлэг мэдээллүүдийг өгөх зорилгынхоо хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд одоо энэ одоо технологи дижитал шилжилт аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын гэж ярьж байгаа энэ эрен үед төрийн байгууллагуудын одоо шинэлэг байдал мөн судалгаанд суурилсан шийдэл гаргах процесс үйл ажиллагаанд статистикийн үйл ажиллагааны одоо ач холбогдлыг үнэлж үзээд ингээд одоо өнөөдрийн мэдээллийг бэлтгэхэд бэлэн болсон байгаа. Статистик бол мэдээж бид нар хүлээн зөвшөөрөгдсөн өнгөрсөн одоо ирээдүйг тодорхойлоход суур мэдээлэл болдог чухал ач холбогдолтой гэдгийг бид хүлээн зөвшөөрдгөө. Ингээд албан ёсны статистик ба их хөгжил сэдвээр бэлтгэл мэдээлэлээ хүргэнэ үү хэмээн зочин хэлтгэгчээ урьж байна. За сайн байна уу та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргье. Өнөөдөр албан ёсны статистик ба их хөгжил гэсэн энэ сэдвээр танилцуулга бэлтгэсэн байгаа. Тэгэхээр дэлхийн нийтэд статистикийн байгууллагт нэг шинэ сорилт тулгарч байгаа. Энэ нь бол статистикийн байгууллагын төсөв санхүү хүний нөөцийн боломж бол хязгаарлагдмал тогтмол хэвээрээ гэвч одоо статистик мэдээллийн эрэлт хэрэгцээ хязгааргүй өснө нэмэгдэж байгаа учраас энэ статистикийн байгууллагын үйл ажиллагаанд дэлхийн нийтээр шинэлэг энэ бодлогыг нэвтрүүлэх ажлыг бол эхлүүлж байгаа. За энэ ажлын нэг хэсэг бол статистикийн байгууллагт төрийн хөгжлийг ашиглах ийм шийдэл байгаамаа. Тэгээд Монгол улсын үндэсний статистикийн хороо мөн энэ олон улсын түвшинд яригдж байгаа шинжилгээ ажилдаа хөл нийлүүлэн алхах энэ ажлыг бол бас эхлүүлж явж байгаа. Тэгээд энэ талаараа бас та бүхэндээ танилцуулга хийе. За тэгэхээр илтгэлээ өнөөдөр хоёр үндсэн хэсэгт ооосон. Нэгдүгээрх нь бол албан ёсны статистикийн талаарх ойлголт мэдээлэл. За хоёрдугаарт нь бол төрийн их хөгжлийг одоо албан ёсны статистикийн үйл ажиллагаанд ашиглах давуу талын талаар танилцуулга хий. Тэгэхээр статистик гэж юу вэ гэж. За статистикийг бол олон улсад ерөнхийдөө улс үндэстний өнгөрсөн одоо
ирээдүйн 3 цагийн хэлхээс төр иргэний ой санамжуулсан өгөгд буюу тоо мэдээллийг бий болгодог ийм шинжлэх ухаан гэж ингэж томьёолсон байдаг. Тэгээ статистикийн гол зорилго нь бол бодит байдлыг зөв хэмжиж, тухайн бодит байдлын асуудлыг зөв тодорхойлж, ирээдүйд өөрөө өгөөж өгөхүйц ийм нотлохоон зурилсан бодлого шийдвэрийг гаргах ийм давуу талыг бий болгоно. За Монгол улсын статистикийн тухай хуулиар үндэсний статистикийн хорооны үндсэн ажиллах үйл ажиллагааг бол хуульчилж өгсөн. За үндэсний статистикийн хороон дээрс товчхоноор хэлэх юм бол бид бүхэн статистик мэдээллийнхаа хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, за тухайн тодорхойлсон хэрэгцээ шаардлага асуулга буюу маягтын хэлбэрт оруулж одоо ямар үзүүлэлтүүдийг тооцох шаардлага байна гэдэг зүйлүүдээ хэрэглэгчид тухайн асуулгад хариулахад хамгийн ойлгомжтой хялбар байхаар маягт асуулгаа боловсруулад за мэдээлэл цуглуулах ажлаа зохион байгуулдаг. За тэгээд цуглагдаад ирсэн мэдээллийг бол олон нийтэд шууд тархахгүй дунд нь олон улсад одоо мөрдөж байгаа бүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалд нийцрүүлсэн шинжлэх ухаанч байдлаар бол тухайн мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд тухайн дүн шинжилгээ хийсэн мэдээлэлээ иргэд төрийн байгууллага, хувийн эвшил гэсэн бүх одоо мэдээллийн хэрэглэгчдэд ил дод нээлттэй мэдээлэх гэдэг энэ үндсэн зарчмыг баримталж ажилладаг. Тэгэхээр статистик мэдээлэл юу нь яагаад хэрэгтэй бэ? Бид нар энэ статистик үзүүлэлтийг тооцох, ашиглахын ач холбогдол юу юм бэ гэдгийг би энэ суралцаагүй, хөдөлмөр эрхлээгүй эсвэл сургалтанд хамрагдаагүй 15-аас 24 насны залуучуудын тухайн насны хүн амд эзлэх хувь гэсэн энэ нэг үзүүлэлт дээр жишээ болгож та бүхэндээ танилцуулъя гэж бодсон. Тэгэхээр статистик бол эхлээд бид ер нь хаана байсан, одоо яг хаана байгаа юм, цаашид бид хаана хүрэх вэ гэдгийг тодорхойлох, оновчтой зөв бодлого шийдвэр гаргах, тухайн бодлого шийдвэрээ тэр бодиттой хэрэгжиж байна гэдгийг үнэлэх, хэмжихэд бол зайлшгүй шаардлагатай ийм шинжлэх ухаан, ийм одоо үйл ажиллагаа юм байна. Жишээ нь энэ дээр 2019-2020 онд бол 15-аас 24 насны ажил хөдөлмөр эрхлээгүй, сургалтанд хамрагдаагүй залуучуудын эзлэх хувь бол 19.6%, 19.7% гэдэг баг юм өөрчлөлтгүй байгаа. Тэгэхээр энэ чинь 5 залуучууд тутмын нэг нь ажил хөдөлмөр эрхлэхгүй буюу суралцахгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бид бүхэн цаашдаа ер нь энийг бууруулахын тулд зайлшгүй юм зоригтой үр дүн гаргаж бодлого хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Тэгээд энэ хэрэгцээ шаардлагын хүрээнд зорилгоо бид эхлээд маш нарийн тодорхойлоод үр дүнгээ хэмжих юм шаардлагатай. Тэгэхээр энэ дээр одоо ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа залуучдын хувьд ямар байна? Үнэхээр хөдөлмөрийн зах зээл дээр одоо сул оронтой байхгүй мэрэгчлэр суралцаад байна уу? Яг хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй мэрэгчлийг сонгож залуучууд маань суралцж чадахгүй байна уу? Ажлын байр зах зээл дээр бүрэн бодиттой байхгүй байна уу гэх юм. Энийг бол олон салбарын уялдаа холбоог одоо тооцож үзэж бодлого боловсруулахад хэрэгтэй. Тэгээд ийм одоо чухал шаардлагатай үзүүлэлтүүдийг бол статистикийн байгууллагын зүгээс гэж боловсруулж гаргадаг байгаа. Тэгээд үндэсний статистикийн хорооны удирдлага бол улсын их хурлаас томилогддог. За үндэсний статистикийн хороо 21 аймаг, нийслэл 9 дүүрэгт статистикийн газар хэлтстэй. За суманд бол сумын засаг даргын хамгийн газарт статистикийн асуудал хариуцсан юм албан ёсны ажилтнтай. За баг хорооны төвчөнд бол баг хорооны засаг дарга статистикийн үйл ажиллагааг эрхлэн хөдөлдөг. За баг хорооны засаг дарга дээр хамгийн гол одоо хөдөлж байгаа систем гэх юм бол хүн ам өрхийн мэдээллийн сан гэж статистикийн зорилгоор хөдөлдөг юм том сан байгаа. Энэ сан хөдөлдөг. Дээрээс нь одоо мал тоол гэдэг юм уу бусад юм шаардлагатай мэдээллийн сан шинжилгээг бол баг хорооны засаг даргын төвшөнд ингэж хөдөлж эрхлэн хөдөлж явдаг байгаа. За статистикийн тухай хуульд бол салбарын яамдууд бүтцтэй салбарын статистикийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх нэгжтэй байна гэсэн ийм залттай. За энэ хүрээнд бол яамдуудад одоо сүүлийн үед бол мэдээллийн технологийн газартайгаа нэгтгсэн мэдээллийн технологи статистикийн энэ нэгжийг бол байгуулж ажиллаж байгаа. Тэгэд статистикийн мэдээллийн их усрууд маань бол эдгээр одоо нийт албан хаагчдын одоо хичээл зүтгэлийн хүрээнд бол бий болж улсын хэмжээнд нэгтгэн гарч одоо хэрэглэгчдэд тархдаг байгаа. Тэгэхээр статистикийн байгууллага маань бол ерөнхийдөө хуулиараа үндсэн 5 ийм үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. За нэгдүгээрт нь
албан ёсны статистикийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах гэдэг энэ үргийг хүлээдэг. За хоёрдугаарт нь статистикийн арга зүйг боловсронгуй болгож шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсын жишгт нийцсэн ийм арга зүйгээр хангах гэдэг ийм хоёр дахь үндсэн зорилго байна. За гуравдугаарт нь статистик мэдээллийг хянах, мэдээллийн үнэн бодит байдлыг хангах, үзүүлэлт аргачлал зааврыг батлах, зөвшөөрөх гэдэг энэ үндсэн үүргийг биелүүлдэг. За дөрөвдүгээрт нь бол статистикийн үзүүлэлт аргачлалыг олон улсын ангилал аргачлал стандарттай нийцүүлэн гаргаж үндэсний хэмжээнд мөрдүүлэхийн ажлыг хийдэг. За тавдугаарт үндсэн үүрэг бол бүх төвчний хэрэглэгчдийг өндөр чанартай нээлттэй аль болох задаргаа сайтай ийм мэдээллээр хангах, за мэдээллийг хялбар хурдан шуурхай авах боломжоор үйлчлэх гэдэг энэ үндсэн 5 үргийг биелүүлдэг байгаа. Тэгээ статистикийн байгууллага нь бол Монгол улсын статистикийн тухай хууль, за Монгол улсын хүн ам, орон сууцны тооллогын тухай хууль гэсэн ийм үндсэн 2 хууль, за тэгээд бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. За эдгээр хууль тогтоомжоос гадна бол статистикийн салбарыг хөгжүүлэхэд ийм дунд хугацааны хөтөлбөрүүдийг баталж явдаг. За хамгийн сүүлд бол бид нар 2021-с 25 онд статистикийн салбарыг хөгжүүлэх энэ дунд хугацааны хөтөлбөрөө батлуулсан. За энэ хөтөлбөрт маань албан ёсны статистикийг статистикт төрийн их хөгжлийг ашиглах гэдэг ийм үндсэн том зорилт тусгагдсан байгаа. Тэгээ энэ зорилтынхаа хүрээнд бол бид бүхэн үйл ажиллагаагаа явуулж байна. За тэгээд статистикийн тухай хуульд маань бол нэгдсэн үндэсний статистикээр нь бол нэгдсэн үндэсний байгууллагын статистикийн хэлтсийн гишүүн байгууллага. Тэгээ энэ үрээндээ олон улсад мөрдөж байгаа энэ зөвлөмж, за дээрээс нь үндэсний статистикийн хорооны бие даасан хараат бус байдлаар статистик мэдээллийг эрхлэн хөтлөх энэ зүйлүүдийг наривчлан зохицуулж өгсөн ийм хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээ статистикийн байгууллага бол үндсэн үйл ажиллагаанд 10 үндсэн зарчмыг мөрдөж ажилладаг. За хамааралтай шударга байдал, тэгш хүртээмж, мэргэжлийн стандарт, шинжлэх ухааны зарчим, мэргэжлийн ёс зүй, хариуцлага ба ил тод байдал, уруулан ашиглахаас сэргийлэх, албан ёсны статистикийн мэдээллийн их үүсвэрийг тодорхойлох, за мэдээллийн нууцлыг хангах, за хууль эрх зүйн орчинд нийцсэн үйл ажиллагаа явуулах, за улсын үндэсний хэмжээнд албан ёсны статистикийн зохицуулалтыг зохион байгуулах, за олон улсад мөрдөгдөж байгаа стандарт зөвлөмжийг ашиглах, за олон улсын байгууллагуудтай энэ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, за олон улсын зөвлөмжид бас үйл ажиллагааг нийцүүлэн ажиллах гэсэн ийм үндсэн 10 зарчмыг бид бүхэн баримталж ажилладаг байгаа. За тэгээ статистикийн байгууллагын үндсэн 3 чиг үүргийг бол бид бүхэн яг бодит байдал дээр тулгамдсан асуудлыг зөв тодорхойлж бодлого хөтөлбөр боловсруулах, суурь үндэслэлийг тодорхойлох гэдэг нэгдүгээр юм үндсэн зорилго байгаа, үүрэг байгаа. За хоёрдугаарт нь бол төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх энэ чиг үүргийг биелүүлэх ийм үүрэгтэй. За гуравдугаарт нь бол дэлхийн болон үндэсний хөгжлийн зорилго зорилтыг хэрэгжүүлэх, үнэлэх энэ чиг үүргийг бас хэрэгжүүлдэг байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бол бас энэ сошиал нийгмийн сүлжээ нэлээд хөгжсөн. Дээрээс нь хэвлэл мэдээллийн байгууллагууд, захим сайт энэ олноор бий болсон мэдээллийн түгээдэг нэг сурвалжууд бол юм олон болсон. За тэгээ энэ үрэн дээр бол ямар нэгэн төлөөлөх чадвар нь тодорхойгүй, арга зүй нэгдмэл байдал хангагдсан мэддэхгүй. За мэдээллийн үнэн бодит байдал нь тодорхойгүй. За дээрээс нь яг албан ёсны олон улсын хэмжээнд мөрдөж байгаа юм арга аргачлалын дагуу шинжлэх ухаанч байдлаар хандсан хэсэг нь тодорхойгүй ийм мэдээлэл судалгаануудыг бол хүмүүс мэдээллийн хэрэгслүүдээр их ярьдаг болсон. Тэгээд жишээ нь ядуурл гэхэд яг ямар хүрээнд судалгаа авсан бөгөөд тэгээ өөрөөсөө нэг судалгааны байгууллага зүгээс мэдээлэл аваад тархаачдаг. Энэ яг албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхлээд үндэсний статистикийн хорооноос Монгол улсын хэмжээнд газар зүйн байршлын хувьд
өрхийн орлого зарлагын төвшингийн хувьд энэ төлөвлөх чадварын одоо өндөр түвшинд байгаа шинжлэх ухаанч байдлаар хандсан энэ судалгааны мэдээллийг бас хүмүүст буруу ташаа ойлгуулдаг гэх юм уу. Ийм өндөр зүйлүүд гардаг болсон. Тэгэхээр ер нь бол тоо мэдээлэл зөрүүтэй байна гэд янз бүрийн арай үүссэн тохиолдолд бол энэ статистикийн байгууллагаас зарласан энэ статистик тоо мэдээллийг хамгийн үнэн зөв бодит мэдээлэл гэж улсын хэмжээнд тэрнийхээ бол бүгдээрээ хүлээн зөвшөөрч ажиллах нь бол зүйтэй гэж ингэж санагддаг байгаа. За албан ёсны статистикийн үйл ажиллагаа бол сүүлийн үед бол нэмэгдэж байна. За энэ дээр яг хөөр бид бүхний хувьд түрүүн анх хэлсэн яг энэ статистикийн үйл ажиллагааг эрхлэх төсөв санхүүгийн нөөц маань бол хэвээрээ, дээрээс нь хүний нөөцийн нөөц маань бас хэвээрээ гэвч одоо яг мэдээллийн эрэлт хэрэгцээ бол асар хурдтайгаар өрн одоо өссөн нэмэгдэж байгаа. Энэ асар хурдтай өссөн нэмэгдэж байгаа их хэмжээний мэдээллийг бид нар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах, за мэдээллийн их үүсвэр, мэдээллийн үнэн бодит байдлыг хангах, за мэдээллийн одоо үнэн бодит байдал дээр шалгалт хяналтыг хийх, за хэрэглэгчдэд энэ хэрэгцээ шаардлагатай байгаа мэдээллийг одоо хурдан шуурхаа, бүтээмжтэй байдлаар түгээх, за хамгийн чухал нь бол одоо альва гарч байгаа бодлого шийдвэрийг нотлохоон суурилсан энэ бодлого шийдвэр гаргах, энэ боломжийг бүрдүүлэх гэдэг энэ зүйлүүд дээр бол статистикийн одоо үүрэг чиглэл бол нэмэгдэж ингэж явж байгаа. Энэ тал дээр бас үндэсний статистикийн хорооны зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллаж явж байгаа. Тэгэхээр бид бүхэн бол энэ статистик мэдээллийг хэрхэн яаж гаргадаг вэ гэх юм бол нэгдүгüүрт нь бол захиргааны бүртгэл буюу түрүүн одоо хэлсэн яам дууд бүх шатны одоо засаг дарганаар засаг захиргааны нэгж тэгээд статистикийн байгууллагаас эрхлэн хөдөлж байгаа нь захиргааны статистикийн бүртгэл мэдээлэлээр за мөн энэ өрхөд суурилсан аж ахуй нэгж байгууллагаас төврээр авч байгаа гэдэг юм уу төвөр судалгаан дээр за дээрэс нь статистикийн тухай хуульд гуйжлагдсан энэ томоохон одоо тооллого гэсэн ийм үйл ажиллагааг эрхэлж статистикийн тоо мэдээллийг бол бэлтгэж олон нийтэд бол түгээдэг байгаа. Одоо статистикийн чиг хандлагын хувьд бол олон улсад энэ уламжлалт их үүсвэрээс гадна уламжлалт бус их үүсвэрийг ашиглах гэдэг хэрэгцээ шаардлага гарчиж байгаа. Тэгэхээр мэдээлэл маань статистикийн мэдээлэл маань өөрөө хэмжигдэхүйц тэгээд амьдралын процессороо тасралтгүй явагдаж байгаа учраас статистик мэдээллийг бид нар тодорхой цаг хугацааны тасалбартаагаар ингэж олон нийтэд мэдээлж гаргадаг. За гэтэл одоо яг бодлого шийдвэр гаргах ийм хэрэгцээ шаардлагын өрөөнд бол тухайн одоо статистик мэдээний одоо мэдээлэх тодорхой цаг хугацааны тасалбараар биш яг бодит цаг хугацаан дээр үндэслэлсэн ийм мэдээлэл дээр суурилж бас бодлого шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага өснө нэмэгдэж байгаа. Энэ өрөөнд бол бид нар шинээр юм уламжлалт бус мэдээллийн их үүсвэрийг бас үйл ажиллагаанд хэрэгжүүлээд ашиглаж байна. За энэ дээр бол олон улсын байгууллагын одоо санал болгож байгаа, зөвлөмж болгож байгаа тооцоол, таамаглал, аргачлалыг үндэсний хэмжээнд нотгшуулж ашиглах. За уламжлалт бус мэдээлэл цуглуулах арга хэрэгслийг ашиглах. Энэ дээр одоо сансрын зураг, хиймэл дагуул, дрон гэдэг юм уу, ийм шинэлэг технологиудыг ашиглах. За тэгээд хамгийн гол зүйл нь бол энэ төрийн их хөгжлийг ашиглах гэдэг. Энэ чиг хандлага бол статистикийн үйл ажиллагааны шинжилгээг хийн ажиллаж байна. За тэгэхээр бид бүхэн статистикийн хуулиар за түрүүн одоо хэлсэн энэ уламжлалт болон уламжлалт бус энэ мэдээлэл цуглуулах арга хэрэгслийг ашиглаад үндсэн 5 салбарын нийт 48 бүлгийн 346 үзүүлэлтийг бол хуулийн хүрээнд одоо тооцсон гаргаж олон нийтэд түгээж ажиллаж байгаа. За тэгээд энэ үндсэн 346 үзүүлэлтээс гадна бид бүхэн бол энэ томоохон хэмжээний тооллого судалгаануудыг мөн зохион байгуулж одоо төрийн байгууллагатайгаа ингэж хамтын ажиллагаагаа хийж хамтарч ажиллаж байна. За дээрээс нь эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдтайгаа бас хамтарч ажиллахын хамтын ажиллагааг нэлээд өргөжүүлж байгаа. Тэгээд сүүлийн үед бол энэ яг статистикийн гарч байгаа энэ үзүүлэлтүүдийн хадлаар жишээлх юм бол бид тэр дундад цалингийн мэдээллийг одоо мэдээлсний дараа гэдэг юм уу энэ хэд өндөр байна, үнэн бодит биш гэдэг юм уу нийгмээс иймэрхүү мэдээлэл судалгаа нотлохгүйгээр бас юм няцаах гэдэг юм уу ийм зүйлүүд гардаг. Энэ дээр нь бол бид нар эрдэмтэн судлаачтайгаа хамтраад энэ бол үнэхээр одоо шинжлэх ухаанд үндэслэлсэн нотлохоо
нэр суурилсан ийм тооцоол юм а олон улсын одоо жишгт нийцсэн аргачлалын дагуу энэ үзүүлэлтийг тооцож явж байгаа гэдэг юм уу. Энэ үрийг бас иргэд олон нийтэд статистикийн байгууллагын үйл ажиллагааг сурчлан таниулах, статистик мэдээллийн ач холбогдлыг сурчлан таниулах гэдэг ийм одоо олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүдийг бас зохион байгуулан ажиллаж байна. За тэгээ статистикийн байгууллагын зүйлс бол хуульд заасан мал тэжээвэр амьтдын тоолгыг жилд тутам явуулдаг, малын тоолгоо жилд бүтэн хийдэг. За малын өдөө одоо хашаа худаг тэжээлийн тооллого, за хүн ам орон сууцны тооллого, хөдөө аж ахуйн тооллого, аж ахуйн нэгж байгууллагын тооллого гэдэг юм ийм одоо хууль заасан томоохон тооллого судалгааг бол бид зохион байгуулдаг. Энэ томоохон тооллого судалгаагаар зохион байгуулж статистикийн салбарын мэдээллийг шинжилгээс гадна статистикийн байгууллагын өөрсдийн үйл ажиллагаан дээрээс одоо цуглуулж мэдээлсэн олон жилийн динамик одоо үзүүлэлтүүдээ эдгээр томоохон судалгаагаар бас баталгаажуулж үйл ажиллагааныхаа дотоод хяналтаа хийж ингэж одоо үйл ажиллагаа зохион байгуулж явдаг байгаа. Тэгэхээр эдгээр томоохон одоо судалгаа тоолгууд маань бол статистикийн байгууллагаас гаргалсан олон нийт тархаасан мэдээллийг одоо үнэн бодит гэдэг энэ баталгааг нь бол өндөр түвшинд хангаж ажиллагаа гэдгийг бас та бүхэндээ хэлхийг хүсэж байна. За тэгээ яг албан ёсны одоо статистик энэ үйл ажиллагаа байхгүй байсан бол бид тэр ямар нөхцөл байдалд орох байсан гэх юм бол одоо яг оновчтой бодит цаг үеийг мэдэрсэн бодлого шийдвэр гаргаж чадахгүй ийм асуудал үүснэ. За санхүү эдийн засгийн хүндрэлийн бодит нөлөө үр дагаврыг тодорхойлж чадахгүй. За мөн түнчлэн өнгөрсөн үеийн сургамжид үндэслэн цаашдын гарцуулж болзошгүй үр дагавар эрсдлээс өөрчлөлтөн сэргийлж чадахгүй гэдэг ийм зүйлүүд бол бий болно гэсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо хурдны зам дээр та машиныхаа одоо жолооны хүрдний ард талд нүдөө байгаад сууж байгаатай л ижил нөхцөл байдал үүснэ гэсэн. Тэгэхээр статистикийн байгууллага бол улс орны энэ хөгжлийн бодлогыг тодорхойлоход бол хамгийн чухал үндсэн суурь өгөгдлийг бий болгож идэх гэдгийг бас та бүхэндээ хэлхийг хүсэж байна. За тэгээд олон улсын төвшөнд бол энэ статистикийн байгууллагын шинжилгээний талаар одоо маш олон зүйлүүдийг бол хийж байна. За энэ дээр нэгдсэн үндэсний байгууллагын Европын эдийн засгийн комиссээр Европын одоо холбооны улсууд бүгдээрээ энэ статистикийн шинжилгээг хийхин тулд улс орон бүр яг нэг ижил зүйлийн төлөө хүний одоо нөөц хөрөнгө санхүүгээ яг ижил зүйлд ингэж зарцуулдгаа болио. Бүгдээрээ Европын холбооныхоо төвшөнд нэгдсэн ийм загвар модель стандартыг хамтдаа хөгжүүлээд тэгээд тус тусынхаа улс орондоо тэр нэгдсэн загвар модулийнхаа дагуу статистикийн бүтээгдэхүүний системээ хэрэгжүүлээ гэдэг ийм одоо үжил баримтлалыг одоо 13 оноос хойш анх эхлүүлээд сүүлдээ бол одоо Европын холбооноос одоогийн байдлаар бүх улс орнууд нэгдсэн стандарт загвар моделийн дагуу статистикийн байгууллага нь статистикийн бүтээгдэхүүний систем ингээ хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ ямар боломж олгож байна гэх юм бол тухайн одоо улс орнууд за улс орон дотроо төрийн байгууллагууд нь харилцан мэдээлэл солилцоог хийхдээ ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр бүх одоо мэдээлэл солилцох ийм боломж бүрдсэн. Гэтэл өнөөдөр бид нар Монгол улсад төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо явахд бол бас юм мэдээллийн нэгдсэн стандарт байхгүй дээрээс бас хүндрэлүүд үүсэж байгаа. Жишээлх юм бол мэдээллийн нэгдсэн стандарт байхгүйгээс болоод одоо төрийн албаны зөвлөл дээр төрийн албан агчийн анкетн дээр хүүс гэдэг тодорхойлтыг эрэгтэй эмэгтэй гэд бүртгүүлжүүлсэн байх юм бол өөр нэг төрийн байгууллага дээр нь 90 эм гэд бүртгүүлжүүлсэн. За дараагийн дахиад нэг өөр байгууллага дээр 01 гэд кодлсон ч гэдэг юм те. Эндээс болоод бид нар мэдээллийн солилцоо гэхэд нэгдсэн стандартгүй болохоор нөгөө системүүд маань хоорондоо шууд ойлголцож мэдээлэл солилцох боломжгүй. Заавал дунд нь завсрын тухайн мэдээллийн хөрвүүлэлтийн систем ашиглагддаг. Иймэрхүү өндөрлөд үүсэж байгаа. Тэгэхээр үндэсний статистикийн хорооны статистикийн бүтээгдэхүүний системээ хөгжүүлэхдээ энэ Европын нэгдсэн үндэсний байгууллага Европын эдийн засгийн комиссоос энэ боловсруулсан GSBP буюу статистикийн бизнес процессын модель гэж энэ модель загварчлалын дагуу системээ хөгжүүлж байгаа. За энэ модель нь яг өгөхөр статистик мэдээллийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, статистик мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээлэлээ нэгтлэн шалгасан мэдээллийнхаа дагуу мэдээлэлээ цэвэрлэх, засварлах,
За тэгээд тухайн аргачлалынхаа дагуу мэдээлэл үзүүлэлтээ боловсруулах, дата анализ хийх. За тэгээд дата анализ хийгдсэн мэдээлэлээ одоо эцсийн хэрэглэгчдэд тархаах, түгээх гэдэг энэ бүх үе шатыг бол процессыг загварчилж өгсөн юм JSBFM гэдэг энэ модулийг бид тухайн ашигласан. За дээрээс нь GSIM буюу энэ General Statistics Information Module гэдэг өгөгдлийн дата модуль байгаа. Энэ модулийн дагуу бид бүхэн статистикийн бүтээгдэхүүний системээ бол ингээд загварчлаад явж байна. За энэ хүрээндээ бол бид нар бас Монгол Улсын статистик үйл ажиллагаа олон улсын жишгт бол ийм хөл нийлүүлэн явах юм боломж бол бүрдсэн. За одоо бид бүхэн яг хөөхөд дотооддоо төрийн байгууллагатай энэ мэдээлэл солилцоо хийх, төрийн их хөгжилд суурилсан дата анализ, дүн шинжилгээ хийх гэдэг энэ тал дээр онцгой анхаарч ажиллаа гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр юу одоо манай төрийн байгууллагуудын түвшинд бол бид бүхний судалгаагаар 66 төрийн байгууллага нийтдээ 145 өгөгдлийн санг ашиглаж байна гэсэн юм судалгаа гарсан байгаа. Манай байгууллагаас хийсэн судалгаан дээр. За тэгээд энэ 66 төрийн байгууллага дор бүрнээ одоо дата анализ хийх байдаг юм те. Нөгөө мэдээллийн сангаа бүрдүүлэх, мэдээллийн сангийнхаа стандартыг тодорхойлох гэдэг ийм чиг үүргүүдийг тусдаа одоо хүний нөөцийн давхарлал үүсгээд за дээрэс нь хөрөнгө санхүү зарцуулаад ингэж хийж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлийг бол яг энэ Европын одоо эдийн засгийн комиссийн зарчмын дагуу тусдаа нэг ижил чиг үүрэгтэр ингэж нөөцөө үр ашиггүй зарж ирсэн доор бол бүгдээрээ төрийн их хөгжил гэдэг төрийн нэгдсэн хөгжлийн санг бий болгох дээр хамтарч ажиллаад энийг яг мэрэгжлийн түвшинд одоо дан ялангуяа төрийн байгууллагт одоо хомсдолтой байдаг мэдээллийн технологийн одоо нөөцийн дутмаг байдлаа арилгаад нэгдсэн байдлаар юм үндэсний хэмжээний дата анализуудыг бий болгоё гэдэг ийм зорилгыг бол бас тавьж байгаа гэдгийг таахантай хэлье. За тэгээд албан ёсны статистикийн шинжилгээг бол бид бүхэн хэрэгжүүлэх хүрээнд бас юу яцгаан тогтвортой хөгжлийн зорилгоод нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан хүн бүрийн хөгжлөөс хоцроохгүй гэдэг энэ хүрээнд тогтвортой хөгжлийн зорилгыг бол тодорхойлж өгсөн. За энэ тогтвортой хөгжлийн зорилго маань бол одоо өнөөдрийн байдлаар 247 юм шалгуур үзүүлэлтийг тооцох юм хэрэгцээ шаардлага байгаа. Тэгээ Монгол улсын хэмжээнд бол нийтдээ 138 үзүүлэлтийг тооцож чадж байгаа. За энэс 14 үзүүлэлт нь бол Монгол улсад хамааралгүй. За үлдсэн энэ 96 үзүүлэлтийг бол бид бас үндэсний хэмжээндээ тооцож чадахгүй мэдээллийн их үүсвэргүй байгаа. Тэгэхээр эдгээр мэдээллийн их үүсвэрүүдийг бий болгох тал дээр бас энэ төрийн их хөгжлийг ашиглах төрийн байгууллагуудтайгаа харилцаа уялдаа холбоогоо сангаж ажиллах гэдэг тал дээр бас анхаарал хандуулж байгаа. За тэгээд ерөнхийдөө бид нар хэдийгээр 96 үзүүлэлтийг тооцож чадахгүй байгаа ч гэсэн за нэгдсэн үндэсний байгууллагын Аз намхан 7 эдийн засгийн комиссийн нийт 58 улсаас бол бид нар тооцож чадж байгаа нийт 138 үзүүлэлтээр бас 14-р байранд эргэлэгдэж байгаа. Энэ нь бол бид хүн бол бас олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөлтөд цаашдаа үйл ажиллагаагаа бас сайжруулах ийм одоо боломж байгаа гэдгийг бол бас нотолж өгч байгаа. За жишээ нь энэ дээр тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд за дээрээс нь алсын хараа 20 төгөөд Монгол улсын бас хөгжлийн бодлогын хүрээнд бол ийм сууд тусгагдсан үзүүлэлтүүдийг бол бид тэр ийм тооцох шаардлага хэрэгцээ шаардлага гарч байгаа. За дээрээс нь сая одоо 2020 оноос эхлээд энэ ковид цар тахалтай холбогдоод сургалтын байгууллагууд сургалтын үйл ажиллагаа ингээ бүгд цахим хэлбэрт ингээ шийдэх юм үйл ажиллагаанууд явагдсан. Тэгээд бид нар бол энэ 20 онд ерөнхий боловсролын сургуулиуд дээр за цахилгаан эрчим хүчинд холбогдсон сургуулийн хувь гэдэг дээр 15-20 оны судалгаанууд харьцуулагдж гарч байгаа. За 20 оны байдлаар эрчим хүчний нэгдсэн их үүсвэрт 97% хамрагдсан. За сургалтын зорилгоор хэрэглэх интернетийн холболттой гэдэг дээр 90% хамрагдсан. Сургалтын зорилгоор ашиглах компьютертэй сургуулиудын ижлэх хувь гэдэг дээр 95% одоо сургуулиудын хамрагдсан байна. Тэгэхээр энэ алсын хараа 20-50 дээр хүн бүр чанартай боловсрол эзэмших, тэгш боломж бүрдүүлэх гэдэг энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нөгөө нэг тэгш боломжоос хоцорчоод байгаа интернет холболт, компьютер тооног төхөөрөм цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй энэ сургуулиудаа яаж одоо хурдан шуурхай холбохгүй, хүн бүрийг боловсроос хоцроохгүй байхын тулд ямар бодлого шийдвэр гаргах вэ гэдэг зүйлүүд дээр одоо хэрэгцээтэй ийм үзүүлэлтүүдийг бол тухайн бүрэн бид нар одоо ингэж тооцоолж бодлого шийдвэр гаргагчдад шийдвэр гаргах нотлохоо болгож ингэж өгдөг байгаа. За тэгээд бид энэ статистикийн үндсэн мэдээлэл цуглуулах уламжлалт арга дээр нэмэгдүүлээд
ийм бусад ийм уламжлалт бас одоо их усруудыг ашиглахаар зорж байгаа. За энэ дээр нэгдүгürt нь бол төрийн их хөгжлийн сан байгуулах гэдэг. Энийг дараа нь бас дэлгэрэнгүй яриа. За энэ уламжлалт бас мэдээлэл хөтөлбөртөөр бид нар сансрын зураг, хиймэл дагуул, тандан судлал, за тэгээд дроныг ашиглаж байгаа. Энэ дээр яг хөхөр Монгол улсын хэмжээнд одоо газар тариалан хөдөө аж ахуйн статистикт ашиглахаар энэ төслийг бол хэрэгжүүлсэн. За тэгээд мэдээллийн одоо шинэ их усруудыг бий болгох гэдэг тал дээр бол тасралтгүй одоо энэ мэдээллийн их усрыг тодорхойлох ажлыг эргэлхийлж ажиллаж байна. За тэгээд эдгээр хүрээнд жишээ нь төрийн байгууллагатай энэ холболтыг хийснээр ямар хуу одоо давуу талууд гарч ирнэ гэх юм бол татврын ерхий газрын нөөц төлөгчдийн систем байгаа. За энэ дээр бол 50 сая төгрөгөөс дээш аж ахуйн нэгжүүд нөөц төлөгчөөр ажилладаг. За тэгээд татврын ерхий газрын нөөц төлсөн систем буюу бидний нөгөө e-баримтын систем байж байгаа. За энэ хоёр системийг бидний статистикийн байгууллагынхаа бизнес иргэншлийн сан буюу нөгөө аж ахуйн нэгж байгууллага хуулийн этгээдийн бүртгэлийн сантайгаа уялдуулаад урд нь яг өгөхөр зөвхөн аж ахуйн нэгжүүдээс нэг 10% түүрийгээд 2600 аж ахуйн нэгж байгууллагаас мэдээлэл аваад статистикийн одоо аргачлалаар тооцоол хийж тархаадаг байсан мэдээлэлээ нийлэнхүү буюу одоо нийт одоо 10,800 аж ахуйн нэгжийг захин мэдээллийн их усрлөө шилжүүлж энэ мэдээлэлээ боловсруулалт хийж чаддаг болсон. За ингэснээр ямар давуу тал гарч ирэх гэвэл мэдээллийн бодит байдал, хамрагдалт, үнэн бодит, хурд гэдэг энэ зүйлүүд нэмэгдэж байгаа. За дээрээс нь мэдээж болоод энэ төр одоо хүний нөөц болоод энэ цаг хугацааны хэмнэлтүүд бий болж байна. За хоёрдугаар зүйл нь бол энэ авто замын одоо төв замаас 2 км-ээс дотор одоо амьдарч байгаа хөдөөгийн хүн амын эзлэх хувь гэдэг энэ үзүүлэлтийг бол бид нар авто замын сүлжээний одоо нэгдсэн мэдээллийн санг, статистикийн хүн ам өрхийн мэдээллийн сан дээр байгаа өрхийн байршлын цэгээр холболт хийгээд энэ дээрээ тооцоолт хийж судалгаа гаргаад 38.7% нь болвол одоо энэ төв замаас 2 км зайд дотор амьдарч байна гэдэг ийм үзүүлэлтийг бол энэ их хөгжөлтөөр ингээд суурлаад гаргаж байгаа. За мөн түншлэн хөдөө аж ахуйн газар тариалан дээрээс одоо тухайн жилд тариалсан ургамлын төрөл, тухайн жилд одоо хурааж авах боломжтой ургацсан хэмжээний мэдээллийг урд нь бол энэ хэвлэл маягтаар тухайн одоо газар тариалан эрхлэгчдээс судалгааны аргаар энэ мэдээллийг цуглуулдаг байсан бол бид бүхэн хиймэл дагуул болоод дроны зураг дээр түшиглээд энэ random forest буюу одоо хиймэл оюун ухаан машин сургалтын дээр суурилсан аргаар энэ таримлын төрөл ургацыг сансрын зургаас таниад тухайн сансрын зургаас авсан таньсан одоо зурган дээрээ тооцоол хийгээд тухайн жилд одоо хураасан ургацын мэдээллийг тооцоолох гэдэг ийм туршилтын судалгааг бас хийгээд явж байна. За тэгээд ерөнхийдөө статистикийн байгууллага иймэрхүү байдлаар статистикийн одоо мэдээлэл цуглуулах үйл ажиллагаануудаа зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ бүх мэдээлэлээ цуглуулад дүн шинжилгээ аргачлалын дагуу боловсруулалтаа хийгээд иргэд олон нийтэд тархаадаг. Тэгэхээр олон улсын байгууллагын олон улсын статистикийн байгууллагад ийм хараагт бусаар үнэлгээ хийдэг, Odin гэж байгууллага байдаг, Open Data Investor гэдэг ийм компани байгаа. За тэгэхээр энэ төрийн бус байгууллага байгаа. Энэ төрийн бус байгууллагын одоо хийсэн үнэлгээгээр Монгол улсын статистикийн байгууллага нь мэдээллийн хамрах хүрээ нээлттэй байдлаараа нийтдээ 78 он авч дэлхийд 9-р, Зүүн Азид 1-р байр эзэлсэн гэсэн ийм үзүүлэлттэй явж байгаа. Тэгэхээр бид бүхэн бол энэ бүх үзүүлэлтээс хараад цаашдаа цахим шилжилтийг бол хийх бүрэн боломж байна гэж харж байгаа. За хоёрдугаарт нь үндэсний статистикийн хорооны зүгээс бид нар бас үйл ажиллагаа нээлттэй байлгах үүднээс Omni Channel буюу call center, mass message гэсэн ийм шинэ үйлчлэгээнүүдийг бас нэвтрүүлж байгаа. Жишээ нь бид бүхэн сая 2021 оны жилийн эцсийн мал тооллохоор гарсан малын тоог нь тухайн малчинд нь та энэ онд адуу өгөхөр ямаа гэдэг нь малын төрлөөр нь нийтдээ тэдэн мал тоолууллаа гэдэг ингээд мессеж хэлбэрээр хөрвүүлж байгаа. Тэгээ энэ яг өгөхөр малын хөлийн татвартай болсон учраас тухайн малчинд одоо таны тэдэн мал тоолуулсан шүү гэдэг нь эргээд одоо тоолоход нь нээлттэй байдлаар хүргэх, мэдээлэх гэдэг ийм үйл ажиллагааг бас зохион байгуулж байна. За дээрээс нь цар тахалтай холбоотойгоор яг өрх аж ахуйн нэгжүүдээс очиж нүүр тулсан байдлаар энэ судалгаа шинжилгээг авах боломж бас хомсдол болсон үед бид нар энэ call center үйлчлэгийг ажиллуулж удасаар энэ судалгааг авах ажлуудыг мөн зохион байгуулж байна.
За тэгээ цаасан өрхөд суурилсан судалгаагаа бол юм цаасанд суурилсан маягтаар биш таблетд суурилсан гар утасны аппликейшн ашиглах байдлаар энэ судалгаануудыг зохион байгуулж байна. За эдгээр нь бол бид нар одоо юу гэдэг цаасаар авсан судалгааг цаашгаа шивэлт хийх байдаг юм уу, шивэлтийн алдаа гэдэг юм уу, энэ механик одоо процесс алдаа гардаг. Энэ дээр хяналт шалгалт хийдэг цаг хугацаа хоцордог байсан зүйлүүдийг бол бүгднийг нь бас дэвшилттэй хэлбэрлөө шилжүүлж байгаа. За тэгээд бид бүхэн бол мэдээллийг үндсэндээ хоёр үндсэн бүлэгт тархааж ажилладаг. Нэгдүгээрт нь бол төрийн болон хувийн хвшлийн байгууллага, хоёрдугаарт нь иргэд олон нийтэд бол мэдээллийг нээлттэй байршуулж байна. За цаашдаа бол энэ оноос эхлээ хэрэгжүүлэх гэж байгаа одоо мэдээллийн технологи маркетинг дээр бид нар мэдээллийг уламжлалт байдлаар хүмүүст үзүүлэлт гаргаад хүргэх нь бас хүмүүс сонирхолтой бос байж байгаад байгаа учраас статистик мэдээлэл илүү сонирхолтой болох үүднээс жишээлх юм бол бид өнөөдрийн уулзалтанд бол төрийн албан хаагчид оролцож байгаа гэж бодож байгаа. За нийтдээ Монгол улсын хэмжээнд хэдэн төрийн албан хаагчид байгаа. Та энэ төрийн албан хаагч дотор одоо ямар төвшөнд явж байна гэдэг юм уу? За бизнесийн салбар нь ямар вэ? Олон улсын салбар нь байгаа. Оюутан сурагчдын хувьд оюутан сурагчдын сонирхлыг татгууз ямар статистик үзүүлэлтүүд гаргаж болохоор байна гэдэг юм уу? Сегментэд чиглэсэн бас юм мэдээлэл тархах, PR хийх юм бодлогоо боловсруулж баримталж явъя гэсэн юм зорилготой байгаа. За тэгээд та бүхэн маань статистикийн мэдээлэлтэй танилцсан гэх юм бол манай байгууллагын 12 цэгийн маань гэсэн цахим үзүү байгаа. За мөн хэвлэмэл бүтээгдэхүүнүүд гаргадаг юм хэвлэмэл бүтээгдэхүүнүүд байна. За нийгмийн сүлжээнд Facebook, Twitter гэсэн энэ хуудасуудаас бас авч болно. За бид бүхэн сар бүрийн хэвлэлийн хурлуудыг хийж байгаа. За мөн дээрээс нь 12 гэсэн гар утасны аппликейшн. За манай 1912 гэсэн юм лавлах хуудас. Тэгээд манай үндэсний статистикийн орон дээр номын сангийн бас танхимын үйл ажиллагаа явж байгаа. Эдгээр одоо сувгуудаар мэдээллийг авах боломжтой. За тэгээ манайх энэ мэдээлэл нь бол 1900 оноос 1922 он хүртэлх юм тоо мэдээллүүдийн динамик санг үүсгэсэн. За бүх мэдээллүүд маань бол 7 хоног, 15 хоног, сар, улирал, хагасжил, жил гэсэн ийм давтамжтайгаар ингэж мэдээлэл маань гарч авдаг юм байгаа. За тэгээд бид бүхний хувьд бол сүүлийн жилүүдэд бол энэ тархааж байгаа мэдээлэл маань статистик мэдээллийг хэрэглэгчдэд очих энэ тоо бол юм өссөн үзүүлэлттэй гарч авж байгаа. Жишээлх юм бол манай 12 цэгийн маань сайтд бол 2021 онд 1,480,000 ийм хандлт хийгдсэн. За манай байгууллагын NSO цэгийн маань гэдэг энэ сайтд бол 21 онд 337,000 хандлт хийгдсэн. За байгууллагын маань сошиал хуудасуудад бол 2021 онд давхарсан тоогоор юм 3,460,000 удаагийн хандлтууд хийгдсэн байна. Тэгээд за хоёрт нь бол энэ төрийн их хөгжил буюу уламжлалт бус их хөгжлийн талаар та бүхэндээ бас товчхон танилцуулга хий гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол сүүлийн жилүүдэд өгөгдөл гэдэг бол баялаг юм а гэдэг энэ зүйлийг маш их ярьж байгаа. Тэгэхээр энэ зураг дээр бол юу гэсэн байгаа нөвсөн дээр нохоо гэж байгаа. Гэтэл нохоо бол энэ өвсийг өөрөө идэхгүй. Гэхдээ хонинд бол энэ өвсийг идүүлэхгүй ингээ хамгаалж байна. Тэгэхээр энэ дээрээс яг хөөр бид төрийн байгууллагууд бид нар хоорондоо яг мэдээлэл дээр нэг ийм хүчийг хандлага байгаа байна. Тэгэхээр бүгдээрээ хоорондоо энэ мэдээллээр нээлттэй солилцдог. Бие биенийхээ одоо мэдээллийн дутууг харилцсан нөхдөг салбар хоорондынхаа уялдаа холбоог тооцоолсон бүрэн зураглалыг гаргах юм боломжийг бүрдүүлж ажиллах юм шаардлага байна гэж ингэж харж байгаа. За тэгээ энэ хүрээндээ бол бас үндэсний статистик орноос бол статистик бол баялагын энэ шинэ газрын тос юм а гэсэн ийм одоо зүйлүүдийг бол төвшүүлж байгаа. За тэгээ энэ хүрээнд яг хөөхөр одоо шинэ төрийн албан хаагч нэг ажилд ороод ирэхэд тухайн төрийн албагчд бол танд одоо тоног төхөөрөмж, тавилга, эд тогтчлоор хангалтад тухайн баялагыг нь өөрийнх нь нэрээр бүртгүүлжүүлээд ингээ хүлээлгэж өгдөг. Одоо сүүлийн үед чиг хандлага бол яг хөөхөр дата бол баялаг юм а гэдэг тухайн дата stewardship гэдэг юм ойлголтууд гарцсан. Тухайн төрийн албан хаагч дээр та яг ямар мэдээллийг хариуцж ажиллах юм гэдэг тэр мэдээллийг нь тодорхойлж өгөөд тухайн төрийн албагч нь өөрөө тухайн мэдээллийнхаа хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, стандартыг тодорхойлох, ямар байдлаар мэдээлэл цуглуулах уу гэдгийг тодорхойлох, за цуглуулсан мэдээллийнхаа үнэн бодит байдлыг хариуцах, за тухайн цуглуулсан мэдээлэлээ олон нийтэд тархах гэдэг энэ үйл ажиллагааг хариуцсан. Өөрөөр хэлбэл мэдээллийг баялаг гэж үзээд тухайн одоо дата стewardship буюу нэрт нь хариуцуулж өгөх гэдэг иймэрхүү зарчмыг бас баримталж ажиллаж байгаа олон улсын чиг хандлага бол юм байгаа. Бид бүхэн бас энийг үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр зорж байна.
За тэгээд аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэдэг энэ дээр бол технологи маш их дэвшлүүд гарсан гэдэг энэ 4-р хувьсгалын шийдлийг бол бас энэ их хөгжилтэй холбож нэлээд тайлбарлаж байгаа. Тэгэхээр энэ аж үйлдвэрийн хувьсгалын хувьд бол хүн төрөлхтөө өөрийн биеийн хүчээр хийдэг байсан ажлаа бол тоног төхөөрөмжөөр гүйцэтгэж чаддаг болсон. Тэгэхээр анх газар тариалан эрхлэхдээ хүн өөрөө анд сураад газар хагалдаг байсан бол одоо алсын удирдлагаар том хэмжээний одоо газар тариалангийн тоног төхөөрөмж удирдаа сууж явах хэмжээнд хүрчихсэн. Тэгэхээр одоо дараагийн шийдэл нь бол бид бүхэн яг хөөр хүн төрөлхтөн өөрийн оюун ухаанаар гүйцэтгэдэг ажлаа энэ тоног төхөөрөмжөөр гүйцэтгүүлэх гэдэг тал дээр их ажиллаж байгаа. Энэ дээр түрүүний миний нөгөө хөдөө аж ахуйн салбарт ашиглаж байгаа машин лөөнийг ашиглах гэдэг хиймэл оюун ухааныг ашиглах гэдэг энэ зүйлсүүд бол орж иж байгаа. Бид нар төрийн хөгжил төслийг ашиглах юм бол цаашдаа бас иймэрхүү боломжууд нэгднэ гэж ингэж харж байгаа. Тэгэхээр бид бүхэн яах вэ гэхээр одоо бүтээмж гэдэг зүйл дээр анхаарал бүтээмжээ нэмэгдүүлэх ийм зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгээ бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд яах вэ гэхээр нэгдүгürt бид нар юу хийж байгааг нарийн тодорхой төлөвлөх, за албад нэгжийнхээ хуваарийг сайжруулж, хуваарьтаа сайжруулах, за тэгээ нөхцөл байдлын түн шинжилгээ хийгээд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэдэг энэ зарчмаар явна гэж ингэж төлөвлөж байгаа. За тэгээ энэ дээр бол бид нар бас үндэсний статистикийн хорооныхоо хэмжээнд тоонлого өгөгдлийн шинжилгээний газар гэдэг энэ газрыг аль бие усаар байгуулсан. Тэгээ энэ газар маань бол одоо яг энэ төрийн их хөгжил цаашлаад энэ төрийн хэмжээнд ашиглагдах нэгдсэн англи код, дата стандарт гэдэг энэ зүйл рүү төлөвлөж ажиллахаар ийм зүйлтэй байгаа. Тэгэхээр бид нар стандарттай байх, стандартгүй байхаа ялгаа нь бол энэ дээр бас нэг бүтээмжтэй холбоотой автомашин засварын газрын дээр анх орж ирэх өдөрт өвдөөс нэг маш цөөхөн машин засвараас гаргаадсан. Тэгээд тэн дээр дүн шинжилгээ хийгээд үзчихээ яасан бэ гэхээр нөгөө 10-ын дэлгүүр хааваа, 20-ын дэлгүүр хааваа, нөгөө товцоо хааваа ингээд тоног төхөөрөмжөө хайж бүгдээр маш их цаг зарцуулаад яг нөгөө машин засах дээр бол засварлах цаг хугацаанд бол бага цаг зарцуулж исэн. За тэгээ энийг нь бол яг тоног төхөөрөмжөө байх ёстой газар байлгая. Бүх юм процесс яг хийгдэх ёстой шатаараалаараа хийгддэг баяа гэдэг эмх зэгцэнд оруулахад тухайн одоо засварын газрын бүтээмж бол маш өндөр хэмжээгээр нэмэгдсэн гэж байна. Тэгэхээр яг өгөгдөл гэдэг зүйл төр бид нар яг ингэж хандах хэрэгтэй. Өгөгдөл эмх замбраагүй байдаг биш. Бүгдийг өгөгдөл маань маш цэгцтэй, стандарттай байж чадах юм бол бид нар одоо ядарч унтлаа хоноо хүн чинь сууж ажиллах биш. Нэг товч дараал бүх одоо асуудлаа шийдвэрлэх хэмжээнд л хүрэхийг ингэж зорж байгаа. За тэгээ өнөөдрийн байдлаар энэ төрийн байгууллага дээр байж байгаа өгөгдлийн сангийн хувьд бол түрүүн би хэлсэн 66 байгууллагын 145 өгөгдлийн сан байж байна. Тэгээ энэ өгөгдлийн сан маань бол одоо яг төрийн байгууллага өөрийнхөө үндсэн чиг үүргийнхаа дагуу өгөгдлийн сангаа хөгжүүлчихдэг. Жишээ нь бид нар гайл санхүүгийн мэдээллийн технологийн төвтэй хамтраад энэ нөөтийн систем дээр холболт хийсгээ түрүүн та бүхэн танилцуулсан. За тэгээд энэ нөөтийн систем дээр тухайн байгууллагын зорилго нь бол тухайн иргэн юм уу аж ахуй нэгжийн нийт борлуулалт нь хэдэн төгрөг байна гэдгийг л тооцож чадаад тэрнээс нь татвар авч явах юм бол тухайн байгууллагын зорилго биелжиж байгаа. Гэтэл бид нар тухайн байгууллагын мэдээллийн сантай хамтарч ажиллаад тухайн одоо юу гэдэг нэг атар талхны дунд жин ямар үнэтэй зарагдчихж байгаа юм бэ гэдгийг гаргаж ир тооцоод статистик тооцоолд ашиглаа гэхэд нөгөө атар гэдэг талх маань бүх дэлгүүрүүд дээр одоо харилцан адилгүй бүртгэгдсэн, ялгаатай бүртгэгдсэн байдаг юм уу? Тэнгүүт нөгөө талх гэдгийг нь одоо бар кодоор нь бид нар бүтээгдэхүүнийн ангиллалтаа нийцүүлж ангилжиж энэ мэдээллийг гаргах боломжтой болчих. Тэгээ энэ ангиллыг нөхөж хийн гэдэг нь бол ингээ хоёр байгууллагын хамтын ажиллагаанд бол бас энэ нэлээд цаг хугацаа орсон ийм ажил болж байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол манай төрийн байгууллагуудын мэдээллийн сан бол хоорондоо уялдаа холбоо багтаа, тэгээ ашиглалт багтаа, нэгдсэн стандартгүй яг энэ салбар хоорондын энэ нэгдсэн хамаарлыг хангасан бүрэн зураглал байхгүй. За үүнээсээ болоод төлөвлөлт оновчтой бус тухайн шийдвэрийг гаргах юм өртөг өндөр болчиход байгаа. Тэгэхээр энийг бид хүү яах вэ гэхээр статистикийн байгууллагын хэмжээнд 2020 онд хүн ам орон сууцны тоолго явуулсан. Тэгэхээр манай хүн ам өрхийн мэдээллийн сан маань иргэн төвтэй. За энэ дээр бол 2020 оны тоолгоор мэдээлэл маань бол бас өндөр түвшинд чанартай шинжлэгдсэн. За байгууллагын хувьд бол аж ахуй нэгж байгууллагууд бизнес регистрийн сан гэдэг энэ сангийн хувьд сая 2021 онд аж ахуй нэгж байгууллагын тоолго явагдсан. За энэ тоолгоонд бас мэдээллийн сан маань бол бүрэн нэгтгэгдсэн ийм байдалтай байгаа. Тэгээ энэ хоёр том сан дээр түшиглээд
ийм салбар хоорондын уялдаа холбоог хамаарсан өгөгдлийн нэгдсэн стандарттай бүрэн зураг гаргах юм боломжийг бүрдүүлэх гэж ингэж тооцож байгаа. 2020 онд жишээ нь бид нар хүн ам орон сууцны тооллого зохион байгуулахад энэ төрийн байгууллагуудын 50 дэд мэдээллийн санг энэ хүн ам өрхийн мэдээллийн сантайгаа холболт хийж энэ тоолгыг бүртгэл суурилсан хэлбэрээр зохион байгуулсан. За энэ хүрээнд бол улсын төсвөөс 13 тэрбум төгрөгийг бол хэмнэлт гаргаж чадсан. За тэгээд энэ 50 дэд мэдээллийн сангийн холболт үүсгэхэд түрүүний нөгөө хэлснээр нэгдсэн стандартгүй учраас дунд нэм завсрын холболтууд хийх гэдэг юм уу иймэрхүү байдлаар энийг бол ер нь бүтэн 1 жил дамжиж энэ мэдээллийн сангийнхаа холболтыг ингэж бэлтгэсэн юм байна. Тэгэхээр энийг бол бүтэн 1 жил дамжиж энэ механик юм холболт хийдэг биш тухайн бодит цаг хугацааны холболттой болгох юм шаардлага бас байж байна. За дээрээс нь бодлого шийдвэр гаргахад бол энэ нотлохоо гэдэг зүйл маш чухал. Нотлохоо шийдвэрсэн бодлого шийдвэр гаргах боломжтой. За жишээлх юм бол одоо нийтдээ 70 сая төгрөгөд одоо багтсан ийм орон сууцаар одоо айл хүргүүдийг хангая гэх юм бол энэ 2020 оны мэдээлэл нь жоохон хуучин мэдээлэл байгаа. Нийт 2020 онд Монгол улсын хэмжээнд 908 мянган өрх байсан байна. Үүнээс 643 мянган өрх нь бол тоглог орон сууц хөө амьдарч байгаа. Тэгэхээр бид нар 70 сая төгрөгийн үнд багтсан ийм орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлээд тухайн өрхөөс 10% одоо урьдчилан төлөлт хийгдээд за урьдчилан төлөлтийн 20% болоод за үлдсэн 70% нь ипотекийн зээл олгох гэх юм бол өөр авлагын харилцаанд 45-55% гэж бодох юм бол нэг өрхийн сард төлөх төлбөрийн хэмжээ нь 377 мянган төгрөг ногдож байгаа. Тэгэхээр эндээс энэ 377 мянган төгрөгийг төлж зээлд хамрагдах боломжтой өрхийн тоо гэх юм бол нөгөө орон сууцгүй 643 мянган иргэнээс 371 мянган өрх гэж тодорхойлогдож байгаа. Тэгэхээр энэ төлбөрийн хэмжээ дээш нэмэгдээд явах юм бол энэ орон сууцнд хамрагдах боломжтой өрхийн тоо буураад явна гэсэн үг. Тэгэхээр энэ одоо иймэрхүү хөтөлбөр үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэхэд энэ нотлохоон суурилсан ийм шийдвэр гаргалтуудыг ашиглаж болж байна. За мөн одоо цаашдаа энэ хүнсний толон гэдэг хүнсний эрхийн бичих халамжийн талаарх юм судалгаанууд бас игдсэн. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд энэ 3 сая 400 мянган хүн ам байна. За үүнээс яг хүнсний толон авсан хүний тоо бол 2021 оны байдлаар 226 мянган хүн ам байсан. За үүнээс бол 113 мянган огт ямар нэгэн орлогогүй. За энийг бид нар яах вэ гэхээр чинь автотоврын үндэсний төвийн мэдээллийн сантай холбоод шалгалт хийгээд үзэхэд хувьдаа автомашинтай тий нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгал төлөлтийн мэдээллийн сантай холбоод үзэхэд ажил эрхэлдэг цалин орлоготой гэдэг 113 мянган бол ямар нэгэн байдлаар ийм орлоготой. Тэгээ манай мал тоолохын сандаар одоо малтай газар тариал эрхэлдэг гэдэг юм байна. Тэгэхээр энийг бид нар орлон тооцоолох юм өрхийн судалгаан дээр суулгаад нотлохоон суурилсан гаргаж ирэх юм бол яг огт орлогогүй 113 мянган иргэнээр буюу сегменттэй тодорхойлж энэ халамжийн бодлогыг бол бас зөв зохистой хэрэгжүүлэх гэдэг ийм боломж үрдэж байна. За дээрээс нь энэ Улаанбаатар цахилгаан түмэх сүлжээ бол одоо яг энэ цахилгааны тариф нь энэ чигээр явах юм бол өөрөө татаас авах хэмжээнд хүрсэн. Цахилгааны үн тарифыг бол нэмэгдүүлэх юм зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн байна. Ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар цахилгааны үн тарифт өөрчлөлт оруулах юм санал дээр бас энэ төрийн их хөгжлийг ашиглаж байна. За энэ дээр жишээ нь Улаанбаатар цахилгаан түмэх сүлжээ компаниас 427 мянган хэрэглэгч цахилгаан эрчим хүч авч байна. За үүнээс 402 мянган нь бол одоо яг регистрийн дугаар энэ албан ёсны бүртгэлтэй. За энэ луг ороод ирэх юм бол 370 мянган бол өрх, 31 мянган нь бол аж ахуй нэгж байгууллага байна. За энэ 370 мянган өрх дотроо 356 мянган нь бол Улаанбаатар хотын төвийн дүүргүүд. За тэгээд үүнээс төрөний нөгөө огт орлогогүй хүнсний толон буюу одоо халамжийн үйлчлэг авдаг 243 мянган одоо иргэнтэйгээ холбоотой 4800 бол одоо хүнсний эрхийн бичиг авдаг юм халамжийн сегментэд хамрагдсан хүмүүс гэсэн ийм судалгаа гарч иж байгаа. Тэгэхээр энийг бид нар яг орлогын түвшингээс нь хамааруулаад шатлсан төлбөрийн тооцоо хэрэгжүүлэх гэдэг юм уу? Ийм үр бодиттой юм бодлогын шийдвэр гаргах юм боломжууд нь энэ хөгжлөөр суурлаад бий болчихж байгаа. Тэгэхээр цаашдаа төрийн хөгжлийн шийдлийг бид нар юу гэж харж байгааг бол энэ төрийн байгууллагын мэдээлэл санг нэгдсэн стандарт ангилалд оруулаад за ийм салбар хоорондын уялдаа холбоог нь тооцоолоод за эндээсээ тухайн хувь хүнийг юм уу иргэн аж ахуй нэгжийг таних боломжгүй хэлбэр рүү оруулаад тэгээд энэ нэгдсэн мэдээллийн сан үүсгээд тэгээд энэ нэгдсэн мэдээллийн сан дээр одоо бүрэн зураглалаа хангасан юм уялдаа холбоо одоо тооцоол судалгаа хийгээд бодлого шийдвэр гаргах энэ одоо тогтолцоог бий болгох гэсэн ийм
зорилгыг төвшүүлж байгаа. За тэгээд ер нь олон улсын түвшинд бол одоо энэ data governance буюу өгөгдлийн засаглал гэдэг ийм зүйлүүд яригдж байгаа. Тэгээ энэ өрөөнд бас Монгол улсад цахим хөгжил харилцаа холбооны яам шинээр байгуулагдсан. Тэгээд энэ бас Монгол улсын цахим хөгжлийг бол нэлээд хурцлах юм ач холбогдолтой гэж бодож байгаа. Тэгээд цахим хөгжил харилцаа холбооны яамныхантай бас бид нар үйл ажиллагаа уялдуулж байгаа. Энэ дээр цахим хөгжил харилцаа холбооны яамнаас бол дата бодлого, хууль эрх зүйн орчныг зохицуулалт гэсэн энэ одоо ажлын үндсэн чиглэлийг хариуцаад за үндэсний статистикийн хороо бол энэ англи кодчлол, арга гаргачлал, метадата, өгөгдлийн шинжилгээ гэсэн нэгдсэн стандартыг хэрэгжүүлэх гэдэг энэ одоо чиглэлийг өдөр барьж ажиллах юм одоо цахим засаглалын өрөөнд бол чиглэлийг хэрэгжүүлэхэд тохиролцсон байгаа. За энэ дээр бол бид нар үндэсний хэмжээнд нэгдсэн юм англи кодтой болж иж бидний цахим дата засаглалыг бол сайжруулна. Тэгэхээр энэ ажлыг бол одоо тэргуун үгнэнд хэрэгжүүлэх. За тэгээд энэ мэдээллийн одоо хамрагдалт чанар бодит байдал дээр бол бас онцгой анхаарал хандуулж ажиллах ийм шаардлагатай гэж үзэж байгаа. За тэгээд энэ Монголиа төвшил гэж явж байгаа та бүхэн маань бол бас сайн мэдж байгаа. Энэ одоо цахим хөгжил харилцаа холбоо яамд хариулагдана. За энэ дээр бид төрийн хөгжил төслийг бол энэ Монголиа төсөлтэй хамтруулад Монгол улсын нөгөө цахим үндэстэн болох цахим засаглалын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажилтнууд бол ажиллана. За энэ дээр Монголиа үйлчлэгээ бол төрийн цахим үйлчлэгээ, иргэд аж ахуйн нэгжүүдэд цахим үйлчлэгээ үзүүлэх чиглэлөө бол төрхөн анхаарч ажиллаж байгаа. Тэгэд энэ цахим үйлчлэгээний ард талд юу явж байгаа вэ гэвэл төрийн байгууллагуудын мэдээллийн санг уялдуулсан дата холболт буюу дата засаглал явж байгаа. Тэгэхээр үндэсний статистикийн хороо энэ төрийн байгууллагуудын өгөгдлийн санг дүн шинжилгээ хийх нэгдсэн англи стандарт кодтой болгох ардлын тэр дата холболтуудыг сайжруулснаар энэ цахим засаглалын үйлчлэгээ бол юм сайжрах боломжтой гэж харж байгаа. За тэгээд энэ өрөөндөө бол бид нар төрийн их хөгжил төслөө хэрэгжүүлэх за бүх төрлийн одоо статистик дүн шинжилгээг зохион байгуулах. За үүнээсээ болоод цаашаа бол одоо төрийн бодлого шийдвэр нотлохоонд суурилсан одоо үр дүнтэй хэрэгцэхүйц байдлаар гарах. За тэр нь цаашаа цахим засаглалынхаа өрөөнд Монголиа системээр дамжаад ард иргэдэд үр өгөөж нь очиж яадаг, үйлчлэг болж очиж яадаг ийм хэлбэрлөө гэж шилдэж ажиллана гэж ингэж бодож байгаа. За тэгээд төрийн их хөгжил төслийн хүрээнд бид нар бол бас өнгөрсөн оны 2 сараас эхлээд энэ бэлтгэл ажлуудыг хийгээд явж байна. За энэ дээр анх одоо өнгөрсөн оны 2 сард бол улсын их хурлын даргаас энэ төрийн их хөгжил төслийг хэрэгжүүлэх аливаа одоо бодлогын шийдвэрийг гаргахад нотлохоонд суурилсан ийм бодлогын шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх гэдэг юм чиглэлээр хамтарч санаачилж ингэж ажилласан. За энэ өрөөндөө бид нар бол засгийн газрын харьяа байгууллагууд, яамдууд, их хурлын харьяа байгууллагууд өгөгдлийн сан эзэмшиж байгаа энэ байгууллагуудтай бол энэ төрийн их хөгжлийг бий болгоё гэдэг талаар бас цовруул уулзалтуудыг зохион байгуулсан. За мөн эрдэмтэн судлаачид төрийн байгууллагуудыг оролцуулсан 3 удаагийн хилцүүлгийг зохион байгуулсан. За мөн одоо сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтраад энэ төрийн их хөгжлийг хэрэгжүүлэх, энэ техник туслалцааг авах гэдэг бас энэ ажлуудыг бол хилцээрийн төвшөнд хийгээд явж байна. Тэгээд энэ төсөл маань амжилттай хэрэгжих байх гэж итгэж байна. За тэгээд анхаарал хандуулсан та бүхэнд талархал илэрхийлье. Баярлалаа. За сонирхолтой бас их шинжилгээний шин чанартай болон өнөөдрийн хийгдэж байгаа ажил төрийн байгууллагуудад бүгдэнд хамааралтай ийм асуудлаар мэдээлэл хийсэн танд баярлалаа. Асуулт байвал оролцогчдоос асуулт хүлээж авах боломжтой. За энэ хүрээнд бас тодруулга мэдээлэл хийх. Ер нь сургалтын үйл ажиллагааны маань цаг бол бас нэлээд төгсөн байна. За энэ хүрээнд нэг тодруулах зүйл байгааг бас танд илэрхийлье. Төрийн хөгжлийн интеграц одоо нэгдсэн төрийн их хөгжлийн үйл ажиллагаа эхлээд нэлээд хавцтай явж байгаа гэдэг ийм мэдээллийг авлаа. Судалгаанд суурилсан байх, төрийн бодлого үйл ажиллагаа судалгаанд нотлохоонд суурилсан байх, мөн албан ёсны их үүсвэртэй болох тал дээр бол бид нар мэдээлэл авлаа. Төрийн байгууллагууд яг энэ их үүсвэрийг гэдэг юм албан ёсны энэ олон төрлийн их үүсвэрийг ашиглахад одоо ямар байдлаар одоо холбогдох боломжтой байна. Мөн одоо шинээр бий болгосон олон төрлийн их үүсвэрүүдэд та бүхэнд одоо анхдагч дата мэдээллүүдэд хуваалцах боломжтой байдгүй гэсэн энэ асуултыг бас асууя. Тэгэхээр үндэсний статистикийн хорооноос бид бүхэн бол
олон нийтэд тархаж байгаа мэдээлэл бол мэдээ хэлбэр билээ юм хураангуулсан ойлгомжтой зохистой байдлаар тархаадаг. Дээрээс мөн эрдэмтэн судлаачдаа бас эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхэд нь зориулж хувь хүн болоод хуулийн этгээтэй нууцлалтай холбоогүй өөрөөр хэлбэл түрүүн би нөгөө хувь хүн хуулийн этгээтэй таних боломжгүй хэлбэрт оруулсан энэ задгаа мэдээллийн сангаа бас төрийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай бол нээлттэй хуваалцаж ашиглах юм боломж байгаа. Тэгээ энэ чиглэлээр бол үндэсний статистикаараа хамтарч ажиллахад нээлттэй. За түрүүлсэн захим үйлчлэл харилцаа холбооны яам шинээр байгуулагдсантай холбогдуулаад за мөн засгийн газрын ийм ерөнхий сайдын захирамжаар за ажлын хэсгүүд байгуулагдж байгаа. За энэ ажлын хэсгээр бол түрүү миний их төрийн их хөгжил төслийн хүрээнд явсан нөгөө англи код, нэгдсэн стандарт, мэдээллийн аюулгүй байдал гэдэг яг чиг үүрэг тус бүрээрээ бол энэ ажлын хэсгүүд байгуулагдж байгаа. За энэ дээр манайхаас үндсэн 3 одоо үйл ажиллагааг энд хариуцж ажиллахаар бол бас чиг үүргийн хувьд бол манайд хуваарлагдсан байгаа. Энэ дээр бид бас цаашдаа салбарын одоо мэдээлэл технологийн мэрэгчлэтнүүдийг дээрээс нь бас эрдэмтэн судлаачдаа одоо урьж оролцуулсан юм ажлын хэсгийг байгуулж хамтарч ажиллана. За энэ дээр мөн одоо төрийн албаны зөвлөл түүний салбар нэгж байгууллагаас бас энэ дата стандарт англи кодтой холбоотой ажлын хэсэгт одоо хамтарч ажиллах санал байх юм бол бид бүхэн бас нээлттэй хамтарч ажиллах юм боломжтой. За баярлалаа. Энэ бол ажил хэргийн болоод бас төрийн байгууллагад ажиллаж байгаа нийт албан хаагчдын маань өдөр тутмын үйл ажиллагаанд мөн бодлого шийдэл гаргаж байгаа эргээгээд үр дүнгээ эргэж харах болцоо нөхцөл олгож байгаа ийм асуудал хүндсэн ийм сэдвэр хийглээ. Ингээд өнөөдрийн сургалтын үйл ажиллагааг дүгнэж хааж өгнө үү хэмээн төрийн албаны зөвлөлийн гишүүн Баатар сайхан таныг урьж байна. За баярлалаа та бүхэндээ. Өнөөдрийн мэдээлэл бол бидэнд бас амин чухал бас ойр зургийн ойлгоцыг өгсөн, цааш нь гүнзгийрүүл судлах, ажил хэрэгэх болгох энэ чиглэлээр бас сайхан мэдээлэл боллоо. Доктор Тамсрын даргадаа бас баярлалаа, талархлаа. Тамсрын даргын хувьд бол Японд нийтдээ 10 орчим жил одоо сурч мэрэгшиж тэдний бас боловсролын төлөвшил, мэдээлэл цуглуулах энэ зүйл дээр бас баггүй хэмжээнд ажилласан. Статистикийн гол зорилго бол одоо бодит байдлыг зөв хэмжих ийм мэдээлэл байх хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг та бидэнд бас сануулж хэлж өглөө. Стандартын одоо гол үндсэн 10 зарчим, ийм зарчим байт юм а гэдгийг бас та бидэнд сануулж хэлж өглөө. Төрд их өгөгдөл байгаа түүнийг бид судалгаа мэдээлэл болгох, бодлогодоо ашиглах, суурь судалгаандаа ашиглах хэрэгтэй бас санууллаа. Нэлээд олон зүйлүүдийг бид бас анхаарах ёстой юм байна. За төрийн албаны зөвлөлийн хувьд бол энэ статистик мэдээлэлтэй холбоотой олон зүйл дээр бас эргэлзээтэй зүйлүүд бол гардаг. Тухайлах юм бол одоо анхан шатнаас өгж байгаа мэдээлэл дээр ерөнхий боловсролын сургуулиудын нэршил нэг өөр, индекс нэг өөр, регистр нэг өөр, за тэнд ажиллаж байгаа албан хаагчдын мэдээлэл авах гэхээр зэрэг албан тушаалын нэршил нь өөр гэх мэтлэнгийн олон зүйлүүд бол гарч ирдэг. Тэгээд хаягжилтаас ахуулаад ийм зүйлүүд бол бий. Тэгэхээр бид бас их хурлаас удирдлагын томилогддог байгууллагын хувьд хамтарч ажиллах ийм зүйлүүд бол бий. Төрийн албаны зөвлөл, төрийн албаны их хөгжлийн талаарх одоо суурь мэдээллийг анхан шатнд бол нэг удаа гаргаад бас ерөнхий сайдад танилцуулсан ийм зүйлүүд бий. Гэх мэтлэнгийн олон зүйлүүд дээр бол бид хамтарч ажиллах юм байна. За нэлээд одоо бидний анхаарах ёстой бас зүйлүүдийг бидэнд албан хаагч болгон тэр дор бүрдээ хариуцлагатай ажиллахыг бас анхаарууллаа. Машин засахтаа багжаа хайгаад цаг зарцуулаад байдаг юм бол бид бас өгөгдлөө өөрт байж байгаа өгөгдлөө олохгүй хайгаад бодлоод ингэж байх юм байхгүй. Мэдээллийн бас хэд хав дараад гадагш нь ажил хэрэг болгохгүй, судалгаа болгохгүй, бодлого болгохгүй яваад байдаг ийм зүйлүүд гарахгүй гэдэг тал дээр бас бидэнд анхааруулж ингэж хэллээ. Тэгээд өнөөдрийн одоо энэ сургалт үйл ажиллагаа маань амжилттай боллоо. Бас одлон мэдээллийг авлаа гэдэг энэ санал сэтгэл дээр ирж байна. За одоогийн байдлаар нийтдээ 1200 гаруй хэрэглэгч, за цаана нь олон 10 одоо сонсогч мэдээлэл өсөж байгаа ийм албан хаагчид сууж байгаа. Ингээд эх орны 408 зохисоос энэ мэдээлэлд оролцож 4 өдөр болгоны өглөөний одоо энэ 10 цагийг хүлээж суудаг бас төрийн албан хаагч нартаа
яам агентлагийнхандаа, орон нутгийнхандаа, сум багийнхандаа бүгдд нь бас талархж яддаг үгээр дамжуулж илэрхийлье. Өнөөдрийн мэдээллийг сонссон та бүхэнд ажлын амжилт, эрүүлийн сайн сайхан болгоныг хүсэн өрөөе. Мөн одоо Ламсрын доктортой судалгааны ажилд нь, эрхэлж байгаа ажилд нь төрийн их хөгжлийг одоо боловсруулахад өөрийн мэдлэг, чадвар, зөвлөмж, арга зүгээ өгч ажилдагт нь талархж байна. Ингээд өнөөдрийн мэдээллийн цаг маань үгээр өндөрлөж байна. Бүгдд нь баярлалаа. За баярлалаа. Манай уламжлал болгон зохион байгуулдаг вебинар сургалт маань мөн 7 хоногоор шинэ тутам мэдээллээр өргөжин баяжиж үйл ажиллагаа явуулах болно. Эх 7 хоногуудын сургалтын үйл ажиллагааг бас хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. За та бүхний ажилд амжилт хүсье.